Жанжин Сүхбаатарын талбайгаас мэдчилж байна. Ажлын гэрд усс сэгийхэд талбараа зөвчл дэвчлийн болж байгаа. Нийслэлийн мань өдөр өнөөдөр тохиолж байна. Эрхэм мөндөд нийслэлчүүддээ нийслэл Улаанбаатар хотод үүсэн байгаа улсын 377 жилийн баярын мэндийг хүргье. 1639 онд анх нийслэлийн маань суур тавигдаж одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Ширээ цуугаан нуур Их Монгол баг уулын дэргэд анхны од шаваа тавьсан. Түүнээс хойш нийслэлийн маань Улаанбаатар хотын маань түүх ихтэй гэж түүхчид үздэг. За энэ хугацаанд бол нийтдээ Улаанбаатар хот маань 28 удаа байр сэлгэж нүүж 5 удаа нэрээ солисон байдаг. Тэгээ 1778 онд хүн чулууны хонхор буюу энэ Алтан дэвшийн хөндийн дөрвөн хархны дунд иж өнөөдрийн дэлхийн данстай хот болтлоо хөгжсөн. Өнөөдрийн энэ Улаанбаатар хотыг бий болгоход манай үе үеийн ахмадууд одоо үеийн залуучууд гар бие оролцож туйлын баяртай байгаа. Тийм учраас би нийслэлчүүддээ баярын мэнд төрөхийн ялдамт Монгол улсын хөгжлийн нэг гарц бол хотын хөгжил юм аа. Энэ хотынхоо хөгжилд хүн бүр иргэн бүр оролцохыг уриалж байна. Та бүхэндээ нийслэл хот Улаанбаатар хот үүсэн байгуулсан 370 жилийн баярын мэндийг дахин дэвшүүлье. Сайхан баярцаагаарай.